За ийхүү зөөлөн итгэлт багш Зонхов богд байр яруу найргийн одоо суралцахуй суртгаал гэсэн номондоо санаа сайн бол газар мөрийн эрдэм одоо сайн юм санаа муу бол газар мөрийн эрдэм ч гэсэн одоо тааруухан юм тийм болохоор одоо бүх зүйл бол санаа сэтэл бол харгалздаг юм хэмээн одоо айлтсан жилэн бид нар хэрвээ одоо сайхан сэтгэлтэй альва зүйлийг одоо сэтэж үүсгэхдээ сайхан сэтгэлийн үүднээс сэтэж үүсгэх юм бол тэрхүү одоо үйлс нь амар хялбар бүтдэг альва одоо барцад саад гарсан ч гэсэн одоо тэрхүү одоо барцад саадыг одоо арилгаж одоо чадна. За ингээд одоо сансан зорьсон хэрэг нь бол одоо тэр сайхан сэтгэлийнх нь хүчээр бол саадгүй одоо бүтэх одоо ийм одоо нюгууртай байдаг. За мөн одоо хэрвээ сэтгэл муу бол альва одоо үйлийг одоо үүсгэж хийсэн ч гэсэн завсар зуурт нь бол одоо альва барцад саад бол гарна. Эцэстээ бол өөрийнх нь одоо яг сансныхын дагуу одоо зорьсон хэрэг нь одоо бүтэхгүй байх ийм одоо зүйл болдго юм Тийм болохоор санаа сэтгэл сайтай хүн альва зүйлийг хийх одоо сэтгэл муу хүн альва зүйлийг хийх тэр одоо үйлдэж байгаа одоо үйл нь нэг зүйлд зорьсон байсан ч гэсэн сэтгэлийн сайн муугийн ирэхээр бол тэрхүү үйл хэрэг нь одоо бүтэхгүй бүтсэн ч гэсэн одоо өөрт болон бусдад тус болохгүй гэсэн одоо ийм эдгээр одоо үр дагаврууд нь бол сэтгэлээс л одоо урган гардаг юм За тийм болохоор бид нар бас урд нь олон удаа ярьсан Бурхан багш өөрийн одоо сургаал номлолдоо бол та өөрийнхөө одоо аврагч нөхөрч муян та өөрийнхөө дайсан ч муу юм гэж ингэж одоо сурган альцсан байдаг. За яагаад одоо өөрийнхөө одоо аврагч нь юм бэ гэхээр бол мөн одоо дайсан юм бэ гэж байгаа юм бэ гэхээр бол тэр нь бол сэтгэлээс л одоо харгалзаж байгаа. Хэрвээ одоо сайхан сэтгэлтэй бусдын одоо тусад ирмэлдсэн бол өөрийнхөө аврагч болно. Хэрвээ одоо санаа муу бол өөртөө бол хорлох юм За тийм болохоор энэ одоо Бурхан багшийн энэ сургасан сургаал богдламын одоо энэ дээр татсан иш одоо лүн хоёрын утга нь бол одоо нэг юм За тийм болохоор цаг үргэлжид бид нар санаа сэтгэлээ бол хамгийн одоо сайхан байлгах нь бол шаардлагатай. За тэгвэл сайхан сэтгэлийн туйл нь бол одоо бод сэтгэл юм. Тийм болохоор бид нар цаг үргэлжид бод сэтгэлийг одоо дадуулах нь бол одоо маш чухал байна. За өнөөдөр бид нар Бурхан багшийн зарилгын одоо сонирлог болсон ганжуурын лүнг одоо сонсож номлож байна. За тийм болохоор одоо сэтэл нь одоо дээр өгүүлсэнчлэн сайхан сэтгэлээр л одоо бид нар энэхүү номыг сонсох ёстой юм. За тэгэхээр сайхан сэтгэлийн туйл болсон бод сэтгэлээр одоо сэтлээ завсарлаад за ингээд сонсох нь бол одоо маш чухал юм Хэрвээ одоо чадах юм бол жинхэнэ засвар үгүй сэтгэлийг бол одоо төрүүлж үүсгэж номоо сонсоорой. Тэгж чадахгүй бол одоо хэр чадлаараа бусдад туслая гэсэн одоо сайхан сэтгэлийг үүсгэж энэхүү одоо номоо бол одоо сонсоорой. За ингээд хамаг амтны тусын тулд хамаг амтны тусыг одоо бүтээ тэдгээрийг Бурханы хотогт одоо хүргийгвэл хамгийн одоо суур нь юу вэ гэхээр бол бод сэтгэл болох юм Тийм болохоор бид бүхэн бод сэтгэлээр одоо энэхүү номоо сонсох нь бол одоо маш чухал байна За ингээд хамаг амтны тусын тулд туулсан Бурханы хотгийг олъё. Түүний одоо тухайд бол энэхүү одоо дээдийн номыг одоо сонсъё. Ганжуурын одоо ишлүнгээ сонсъё гэсэн одоо бод сэтгэлээр энэхүү одоо номоо одоо сонсохыг бол айлтгаж байна.